За тайгын хувьд гэх юм бол одоо ингээ харахаар хоёулаа л адилхан нохой бүх адилхан илэг бөөртэй одоо арьс үстэй шүдтэй амтай тий. Гэхдээ өвчлөлтийн хувьд хоёулаа арай өөр байдаг. За тайгын хувьд гэх юм бол одоо таад босгоод харахад нөгөө нэг цээж нь доошоо байгаа бүрийн доошоо. Тэгээд ингээд туранхай. Тэгэнгүүт юм доошоогоо цээжтэй амтад маань ходоод нь эргэчих гээд байдаг. Ходоод эргэсэн нохоо энэ бол яг нөгөө нэг emergency буюу маш яралтай тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. Ходоод эргэсэн нохоо анхаарал халамж тавихгүй бол 2 цагийн дотор үхэх эрсдэлтэй байдаг. Ерөөсөө шууд эмнэлэг тавчраал хагалгаанд яралтай оруулах шаардлагатай байдаг. Шалтгаанууд нь юу ах вэ? Тэгээд нөгөө ходоод нь гэмтсэн тохиолдолд бас яаж мэдэх үү те? Ходоод нь гэмтсэн тохиолдолд энэ хэд угаасаа л мэдэгдэнэ. Биеийн тавгуудал нохооны өвдсөн мэдрэмж авал угаасаа л эзэн хараад байж хад ходоод нэрэгцэн нохоо ингээ хөвтөж байхгүй л байхгүй тий. Биеийн хөдөл байд суугаал ингээл яхаа мэдэхгүй хөвтөл биеийн хумхаал ингээл байж гинэ гэсэн үг. Ходоод эргэцэн байх юм бол яралтай хагалгаа хийдэг. Ходоодыг одоо буцаж одоо хэвийн байдалд нь оруулдаг.